Цаг хугацаа хормын төдийд өнгөрөө одсон ч бид бүхний сэтгэл зүрхэнд үргэлж тэр дурсамж мэдрэмжүүд хадгалагдсаар байдаг. Харин шинэ жилийн орой бид бүхэн тэр дурсамжаараа аялж өнгөрсөн дурсамж болоод ирээдүйнхаа төлөвлөлтийг ярилцдаг. За тэгвэл энэхүү мэдрэмж тэр сайхан дурсамжийг хөглж өгдөг нэгэн уран бүтээлийг өнөөдөр доторсон түүх нэвтрүүлгээрээ та бүхэндээ хүрэхээр бэлдсэн юм а. Шинэ жилийн өмнөх тэрэл мөчид хүн бүрийн сэтгэлд нэг л танил хаялгуу ихшгэлдэг. Тэр бол дуучин Саран Туяагийн дуулсан хөгжмийн зохиолч Балхажавын аялгуу, яруу найрагч Зогт сайхны шүлэг, New Star студийн ган дүрийн найруулгатай Цагаан шөнө юм. Энэ дуу Саран Туяад хөгжмийн зохиолч Балхажавын бэлэг болгон өгсөн бүтээл бөгөөд түүний уран бүтээлийн замналд онцгой байр суурийг эзэлдэг. Тэгээ шинэ жилийн цагаан шөнө гэсэн нэг дуугаар шинэ дуу зохиогоод тэгээд тоглолтоо нэрлээд тэр тоглолтын дээр энэ дуугаар одоо их ач холбогдол өгье гэж бодоод энэ дуу зохиосон л да. Яагаад цагаан шөнө гэж яриад байгаа гэхээр би өөрөө Ленинград хотод тийм ээ тэнцээ найруулагч мэрэгжил эзэмших гээд олон жил сурсан, мөн Польшид сурсан тийм ээ. Энэ бүхэн ингээд Балтийн тэнгисийн дагуу ингээд цагаан шөнөд үргэлжилдэг. Тэгэхээр ягаад чи шинэ жил надад нэг одоо цагаан шөнөтэй холбоотой санагдаад өөрөө сурч байсан одоо хот болооч тэр нэг цагаан шөнөтэй нэг холбосон дуутай болоё гэж бодоод тэгэхээр ер нь шинэ жилийн шөнө чинь цагаан штэ тийм ээ. Цагаан цастай цас бодраал гэхээр ерөөсөө цагаан шөнө. Тэгэл энийг тоглолтоо бүр нэрлэлчихсэн. Энэ жилийн одоо миний дуунууд тоглолтыг цагаан шөнө гэж нэрлэнэ гэдэг. Дуун төрөөгүй байгаа. Дууга одоо зохиогоогүй байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө цагаан шөнөгээ зоригтой нэрлээд одоо манай тоглолтын маркетинг сурталчилгаа яваад эхэлсэн байдаг. Тэгээ сараагаар дуулуулна гэж би тохирцсон байсан бүр нэг шинэ дуу аваад тоглолтын дээр жил болгон одоо манай рок попын чинь тоглолтын дээр нэг шинэ дуу авчиж тэргээрээ тоглоод сурцсан тэр оныхоо уран бүтээлийг тайлагнадаг тийм ээ. Тэгээ сараа нэг гадаад явцсан юм аа. Тэгээ тоглолтоос хэдхэн хоногийн өмнө ирсэн. Тэгэхэд сарааг ирэхэд би цагаан шөнийг бэлтчихсэн. Хоолойны бичлэгэнд ороход бэлэн болчихсон. Тэгээ дууны үгийн зохиоход их хэцүү байсан. Эхлээд энэ бол яг аялгуун зохиогдсон юм. Тэр байтугай хөгжмийн аранжировк нь хийгдсэн. Манай ган төр гэдэг одоо New Star-ын ган төр маш их гоё аранжировк хийсэн. 2004 оны өвөл балхаах нэг дуу Саран Туяад одоо шинэ дуу хийж байгаа. Шинэ жилийн тухай дуу байгаа. Миний дууны хөгжмийн найруулгыг хийгээрэй гэдэг. Тэгээд балхаах ирж надад аяа тоглож студ дээр ирээд аяа тоглоод өгч ирсэн байхгүй. За тэгээд хөгжмийн найруулга хийчихэд тэгээ сараа маань ирж дуугаа дуулаад тэр гарсан үед энэ дуу шууд хит болж исэн. Ер нь бол хөгжмийн зохиолч одоо төрийн сойрхолт урлагийн гавь сэтгэлтэн Балхажавын дуунуудыг буюу холон дуунуудыг дуулсан. Тэгээ энэ дундаа манай Балхажавын зохиосон анх бол ер нь өөрийн биш дууг бол би шууд мэддэг. Тэгээд жишээлбэл одоо манай алдарт дуучин Аринагийн дуулсан Үгүй мордсон чимэн гэдэг дууг анх надад сонсгож ирсэн. Тэгээ үн чи ямар хэцүү дуу вэ? Айгүй их юм хоолны юм сар хүрээч юм айгүй их юм хүч шаардсан дуу юм байна. Энэ юм баг Аринад болох байхаа гэд би хэлжсэн. Тэгээд ягарахгүй л Аринагийн дуулсан. Тэр утгаараа бас дуугаа олдог, эзнээ олдог гэдэг шиг. Яг миний өөрийн дуулах дууг бол хөгжмийн зохиолч маань өөрөө их сайхан олдог. Цагаан шөнө гэдэг нэрийг өөрөө бичээд Цогт сайхан гэдэг яруу найрагчаас аваа тий. Тэгээд ингээд шууд бэлтгэсэн байсан. Тэгээ өөрийнхөө концертээ хүртэл Цагаан шөнө гэдээ нэрлэлсэн байсан. Тэгээ тэр надад айгүй сайн санагдчихсан. Гоё. Тэгээд тийм хөгжмийн зохиолч нь дуучиндаа нэг бүрэн итгэж байгаа нэг байдал гэх юм уу тий. Тэгээд тэр Цагаан шөнө гэдэг дууг би дуулахдаа ер нь нэг тийм шагнал хүртэж байгаа дуучин шиг дуулж ирсэн. Нэг одоо хөгжмийн зохиолчхон дууг тий олон жил дуулаад би ингээд шагнуулж байгаа юм байна гэж баярлалаа дуулж ирсэн. Тэгээ ийм хит дуу олон ч гэж төсөөлөгөө. Цагаан шөнө дуу дангаанц шинэ жилийн баяр хөөргийг илэрхийлсэн дуу бишээ. Харин шинэ оны өмнөх жимээгүйхэн бодол итгэл найдвар дотоод мэдрэмжийг аялгуугаар илэрхийлсэн гайхалтай уран бүтээл юм. Тэгээ дууны үг нь олдохгүй их зовоосон л та ерөөсөө болж ирэхгүйсэн. Ямар нэгэн дууны үг
ингээд тааруулаад юм уу эсвэл захиалаад ингээд яхаар ерөөсөө таарч өгөхгүй. Гой үг гарч байгаа ч гэсэн тэр цагаан шин тэр нүдэнд харагдаж өгөхгүй нэлээд зовоосон. Тэгээд санаанд өгөө байжгаад би нэг шүлгийн төврүүд дундаас шүлэг мүлэг үзэж хагаад бараг гар бичмэл байсан ч байж магадгүй. Зүгээр цагаан шин нэртэй байгаагүй зүгээр цасны ширхэг гэсэн нэг нэртэй шүлэг байсан байхгүй. Тэгээд ширхэхээр бодрон хайслах цасны ширхэхгүй дээ. Тэгээд цаанаал нэг гонигтай мөртлөө нэх гойд яг таарцууг байсан баг. Тэгээд өөрөө тэр нэг тааруулаад дотроо аялал төгөлдөр хор дээр суугаад аялал ингээл үзчих яг байгаа байхгүй. Тэгээ нэг ч үг хасагдахгүйгээр засагдахгүйгээр нэмэгдэхгүйгээр яг тэг таарсан тийм шүлэг байсан. Тэгээд цогцоохон гэж дээр автортай би өнөө шүлгүүд дундаасаа олдсон байж магадгүй. Ингээд над чинь хүмүүс чинь маш их шүлгнүүдээ өгдөг. Тэгээд нэрээ тавьчихдаг. Тэрэн дээр уцаач тавиагүй зүгээр их цогцоохон гэж байсан баг. Тэгээд тэр шүлгийг олцоод тэгээд сараа маань ирээд шууд дундаа холоонд ороо. Тэгээд тэр тоглолт маань цагаан шүн гэдэг тоглолт маань нэрэндээ ч болсон айгүй гоё болсон хүмүүс ирсэн. Тэгээд тайзны шийдэл нь хүртэл манай цагаан шүнийг сараа анхны удаа дуулахад манай найруулагч дээрээс тэр үед бол хиймэл цас оруулна гэдэг чинь айгүй хэцүү байсан бохоо. Одоогоос маш олон жилийн өмнө тэгээд жилийн ч өмнө нэмдээ. Ямар ч байсан 15-аас л дээш жил билүү. Тэгээ тайзан дээр ингээд хиймэл цас ороо. Тэгээ гэрлийн гоё тавиад тэгээ сараа гарч ирээд дуусан чинь үнэхээр яг цагаан шин дуунтаа автсан тийм гоё тоглолт болж байж үлээ. Тэгээд сараа өөрөө орос хэлтэй, сараа өөрөө шинжилийг аюу сайн мэдэрдэг тийм энэ тийм тоглолтоор явж байхдаа олон шинжлүүдийг гадаад дотоод хараад үзсэн болохоор энэ дуугаар юу хэлэх гээд байгаа гэдгийг яг чин сэтгэлээсээ хоолойн зүрхэн дуулж чадсан болоо гэж би боддгийг. Яруу найрагч цогц сайхан энгийн атлаа гүн утгатай цагаан цас цагаан мөрөөдлийг санагдуулам шүлгийн мөрөөдийг бичсэн нь дууны санааг бүрэн болгож өгчээ. Харин энэ дууны өнгө төрхийг тодорхойлсон дараагийн чухал хэсэг бол дууны найруулга байлаа. New Star студийн ган төрөө дууны найруулгыг хийхдээ ая хоолойг дарахгүй даруухан дулаан шидлийг сонгосон нь цагаан шүнийг үе дамжин сонсогдох бүтээл болгож чадсан юм. Шинэ жилийн дуу гэхээр л ингээд нэг юм гялалтсан нэг тийм хөгжмийн дууралтууд ашигладаг шүү дээ, нэг хонх шиг. Тэгээ энэ дуун дээр эхлэхдээ нэг юм мьюзик бокс гэдэг нэг юм ингээд эргүүлэхээр нэг дотор ингээд нэг цасаа охин бүжиглээл гэдэг нэг тийм тоглоом байдаг шүү дээ. Тэгээ тэр шиг ингээд хөгжим эхэлж байгаа юм шиг ингээд эхлээрээ гэдэг сараа дэвжсэн байна. Ерөнхийдөө бол нэг их чиглэн тайрцгийн эхшиглэж байгаа юм шиг тэгээд дунд нь ингээд дуурайд байгаа үстэй те ширхгээр будран хаялга цасан ширхэг өгдөг шүү. Тэгээд тэр дуу хэлтий. Тэгээд яг хөө нэг намуухан дуу учраас гоё утас одоо төгөлдөр хуурах гэх жишээний одоо нэг хүчтэй бөмбөр зөөлхөн бөмбөр хийж өгöd. Ерөнхийдөө тийм зөөлөн маягийн дуусан л та те. Их гоё аялалгаатай тастаа өдөр гоё юм бодоо сууж явах тухай. Суултанда тийм дуулсан. Тэгээд бид нар ч ингээд завсар зайгүй ингээд завгүй ингээд ажиллаж байгаа энэ үедээ яг нэг шинэ жил болохын даван дээр нэг уянга хайлал би чи юу лээ юуны төлөө амьдарч байгаа вэ би хий чинь яаж байгаа вэ би чи хүнтэй болцож байгаа вэ би чи хүн тайртай байлоо би чи ажил хийж байгаа вэ яасан блэ би эсвэл чи яав дээр очиж уулзах хэрэгтэй юу те би эсвэл хүүхдүүдэд ирэх үү гэдэг юм уу те нэг тийм хүнийг нэг жоохон тэр эргэлдэж байгаа тойрогоос нь төр зүр авч гаргаж ингэж бодолд оруулдаг нэг тийм тойрог байсан бол тийм одоо трюк гэдэг юм уу тийм аргачлал гэдэг юм уу тийм байсан болоо гэж бодсон. Тэгээд тэр утгаараа ер нь бол одоо ч гэсэн одоо нэг хамгийн шилдэг шинэ жилийн дуу нэрлэеч гэл тэгэхэд цагаан шин гэдэг дууг маш олон хүмүүс нэрлсэн байдаг юм байна. Шинэ жилийн дуу хийж байгаа хөгжмийн зохиолч яруу найрагч болон өөрсдийн зорилготой хөгжөөх үү тийм ээ үжиглүүлэх үү гоё өвлөв орж ирж хаа тийм гоё хүндэтгэлтэй шинэ жилийн дуу байхгүй янз янзаар хийдэг л дээ. Би болохоор цагаан шинэгээ хийхдээ тэр нэг хөнгөн гуниг тийм үү. Тэгээд тэр одоо цас бодорж байгаа тэр хотын нэг хаа нэгтэй газар одоо хүмүүсийн ярилцах сонсогдсон мөртлөө сонсогдохгүй ч байгаа юм шиг тэргээд
тийм сайхан яг шүлэг нь бол үнэхээр гоё шүлэгтэй. Ширхэг ширхгээр будран хаялах цасан ширхгүүд. Сэвшин үлэх өвлийн салхин намуухан дулаах. Тэгээд одоо цагаан шүнийг яг одоо бидний үед яг ийм хэлбэрээр дуулж штэ тийм үү. Одоо ингээд сараа яг яаж дууснаар бид нар яаж гантар яаж хөгжмийн найруулга хийснээр бид нар яаж зохиосноор тэгээ хойч үе ингээд өвлүүлээ цагаан шүнийг янз янзын хэлбэрт оруулж тийм ээ. Одоо попори ремикс хийж одоо ингээд дуулж амьдруулах баха гэж би боддог. Тэгэхээр одоо энэ үедээ бол энэ дуу маань яг энэ хэлбэрээр цагийг эзэлж байгаа гэж би ойлгож баярлаж хамтарч ажилласан уран бүтээлчдээр бахархаж ингэж сонсдог юм аа. Заримдаа нэг цаг үеийг нэг мэдрэмжийг хадгалж үлддэг. Цагаан шөнө хүмүүрийн амьдралд байдаг чимээгүйхэн хүлээлт цагаахан мөрөөдлийг аялгау болгон үлдээжээ. Тэс дуучин энэ дуу ямжуулж байгаа шүү дээ. Тэгэхээр саран туяатаа бол одоо ярих юу бах вэ? Манайд бол дуугаа яаж дуулахаар мэдж байгаа. Гоё үгээ гоё тод хэлж аяа гоё тодорхой дуулдаг болохоор аяндаа тэгээд хүмүүс төрж байгаа л да. Энэ нэг тийм хоолойны цар хүрээ шаардсан дуу биш. Харин нөгөө хоолойны эвдүү шаардсан дуу. Дээрэс нэг тийм нэг юм шивэнсэн ширхэг ширхгээр бодрон хаялах цаасан ширхгүүд гэдэг чинь нэг юм гингинж байгаа юм шиг нэг тийм те. Тэгсэн мөртлөө чангаж биш суулж биш. Яг дундын тааруулж дуулах хэрэгтэй. Тэгсэн мөртлөө дигц нэг чанга байх хэрэгтэй, сайн байх хэрэгтэй. Дигц гэдэг нь одоо юуны хиллэг гэх юм уу те. Тэгээд тэр утгаараа бас энэ дуу айгуу тийм онцлогтой байсан юм болов уу гэж бодож байна. Сараа маань энэ дуунд маш их ач холбогдол өгсөн. Тэгээд энэ дэр клип хийхдээ манай Сараа өөрөө зохиолыг бичсэн. Тийм ээ. Тэгээ манай рок попын бүгдээрээ Сараагийн гэртнэр шинжилэр баяр хүргэж байгаагаар цөмөрөө шинжилгээ өгч байгаагаар тийм клиптэй байдаг шүү дээ. Ер нь их бэлэг дэмбэрэлтэй. Тэр нэг Оросын нэг тийм кинонууд байдаг шүү дээ. Ингээл гэртээ ганцаараа байж итэл ингээл найз нар нь бөөнөрөө нэг шампанск урьдсан. За чи ганцаараа уйтад байж гинөө гэл ороод ирдэг шүү дээ. Яг тийм утгаар нь би хийсэн. Онцлог нь минийх дээр бол нэг цөөхөнд 3-4 найз өсгөөчүүд биш бүр ингээд бараг 10-20 хүн ирсэн л дээ. Тэр их гоё харагдчихсан. Энэ бол ер манай рок попын бас эв нэгдлийг бас нэг харуулсан клип болсон шүү. Хөгжмийн зохиолчийн бодол яруу найрагчийн үг дуучны сэтгэл нэгэн хүч тогтолцож энэ доо төрсөн. Өнөөдөр ч маргааш ч шинэ жилийн босгон дээр цагаан цас хаялах бүрд энэ доо дахин амьдарсаар байх болно. Ширхэг ширхгээр бодрон хаялах цаасан ширхгүүд. Сэвшин үлэх өвлийн салхин намуухан дулаахан. Сэтгэл хүртэл нэг л хачин таван жаргалтай. Шинжилээ цагаан шүн дулаахан. Сэтгэл хүртэл нэг л хачин таван жаргалтай. Шинжилээ цагаан шүн дулаахан амгалаа. Өнгөнгөөр анивчах хотын гудамжаар. Үлийн уйрал
ширхэг ширхгээр өдрөн хаялах засан ширхгүүд. Сэвшин үлэх өвлийн салхин намуухан дулаахан. Савсагаахан цасан ширхгүүдэн дээрээс зөрнө. Цантаг цонхыг шүргэн хээ ахачмаа нүдэрнэ. Авлаг өрсөн ногоохон гацуухна чимээ. Ачаранхи цагаашин ариухан чаргалтай. Бид бүхний аз жаргалтай, баяр хөөртэй, гонигтай гэд маш олон амьдралын цаг хугацааг дуу хооргүйгээр төсөөлөхийг харахгүй. За тэгвэл энэ удаад дуу турсан түүх нэвтрүүлгээрээ та бүхний шинжилийн дурсамжийг агуулсан хөнгөн аялгаутай хэрнээ гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлсэн цагаан шин уран бүтээлийнхаа дуучин за мөн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч нартай уулзаллаа. Ингээд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.